Би мэрэгчлээ сонгосон. Тэгээ анх сонгохдоо бол өөрөөсөө яг энэ мэрэгчлийг би нэгээр ингэж хийж чадах болов. Миний хүсэл зорилго яг энэ мэрэгчлээ манд холбоотой болов гэдгийг бол хамгийн их анхаарч үзсэн. Ерөнхийдөө мэрэгчлээ сонгосон. Тэгээд мэрэгчлээ сонгохдоо бол ерөнхийдөө яг нэг өөрөө багасаа тэгж бодсон мэрэгчлээ одоо хүртэл тэрийг одоо сонгонд явж байгаа. Мэрэгчлээ сонгосон. Тэгээд сонгох гэсэн шалтгаан маань юм бол би ингээ ирээдүйд яг тэр мэрэгчлийг эзэмснээрээ тэр одоо амьдралаасаа ирээдүйн амьдралаасаа хэрэг аз жаргалыг авах вэ гэж яг бодож өөрөөсөө маш их асууж иж тэгээд сонгосон байгаа. Игч маань их зүйлжсэн ингээд чи хэрвээ энэ мэрэгчлийг тэг ингээд эзэмшүүл чиний амьдралд ингээд үнэхээр цаашдаа хэрэгтэй. Чиний хүсэл сонирхолтой ч нэгдэж байна тий. Одоо тийм ирээдүйд ингээд илүү ингээд амжилт гаргахаар мэрэгжил яагаад вэ? Ингээд чиний сонирхол чи дуртай зүйлээ хамгийн ингээд хүсэл сонирхолтой байдаг. За нөлөөлсөн хүн гэж кино минь үзье. Нэг тиймэрхүү зүйлс нөлөөсөн хүн гэдэг юм байхгүй. Аав хоёр маань нөлөөлсөн. Тэгээ бас энэ манай гэр бүлийн их нөлөөсөн. Гэхдээ яг нөгөө арай өөр нэгжээс жоохон цаантаас хийсэндээ би яг өөрхөн шийдэж байна. Эрэлт хэрэгцээтэй байна. Үргэлж нэмэр нэгтэй. Ер нь эрэлт хэрэгцээтэй байх гэж бодож байна. Миний сонгох гэж байгаа нэгжээс яг хизээч цаг үеэ алдахгүйгээр үргэлж нэг эрэлт хэрэгтэй гэдэг юм шиг боддог. Ерөнхийдөө бол бусдын зөвлөмж альсад өөрийгөө ингээд нээж чадаагүй, өөрийгөө ингээд олж чадаагүйгээс болоод мэрэгчлээ буруу сонгохтой тэгээд хин нэгний ингээд зөвлөмжөөс болоод тийм өөрийнхөө шийдвэрт эргэлдэснээс болсноо. Тэгээ одоо дуртай хичээлээ ингээд сонгоод яг тэрүүрээ яаш өгнө гэсэн зорилгод барих энэ бүр Хүмүүс юу их сайн судлаагүй. Тэгээд судлаагүй өрнөө тэгээд бусдын үгэнд их ордог. Тэгээд энэ гайгүй цалинтай ажил хийнгүү тэгээд тэр цалинтай ажлаа сонгодог. Эсвэл тэгээд нэг өөрийнхөө биеинд амар гэсэн энийг хийчихвэл ер нь амархан бах. Ер нь би нэг чадчих байх гэсэн тиймэрхүү зүйлээс болж тиймэрхүү бодлоосоо болж тэгж мэрэгчлээ буруу сонгох гэж бодож байна. За ер нь хвчлэн аав ээжээс болдог гэж боддог. Ер нь аав ээж багтаа алдсан алдаагаа яг нэг өөрөө ингээд багтаа сурч чадаагүй юм. Одоо хүүхдтэй суралцах гэдэг юм нийтлэг алдаанаас болоод юм хүүхдүүд яг өөрөө биш ээж аавынхаа нөлөө хамгийн юм мэдээ болсон. Мэрэгжил буруу сонгосноор тэгээд сүүлд нь тэгээд нэг жоохон цаг хугацаа алдах юм да. Сүүлд нь тэгээд нөгөө яг дуртай мэрэгжлээ сонгох гэсэн чинь жоохон бас нь явцаж байна. Мэрэгчлээ буруу сонгосноор ерөнхийдөө тэр мэрэгжилтэй одоо ингээд дээштэй ингээд амаа аваад хэрвээ ингээд тэр сургуультаа орлоо төсөөд гэлсэн тэрийг ямар ч хүүхдийн хүсэл сонирхолгүй хүсэл сонирхолгүй хүнтэй тэмүүлж чаддгүй яг тэрнийхээ төлөө ингээд ч чаддгүй гэж бодож байна. Нэгт би бодохдоо сургуулаа хайдаг гэж боддог. Ямар сонирхолгүй хичээлтэй байгаа юм их сургуулаа хаяна мөнгө төгрөг тэгээд цаг хугацаа маш их алдана. Яг мэрэгчлээ ингээд төгсөөд эзэмшээд авчлаа ч гэсэндээ амьдралдаа тийм юм ямар аз жаргалгүйгээр яг мэрэгчлээ ингээд байгаа юм. Хинэн амьдрал. Сонин сэтгэл мэдхгүй. Тэр вебсайт гэдэг нь сая нэг чадамж хэрэгжил гэдэг тэр вебсайт. Өөр сонин сэтгэл бодхгүй. Мэдгүй тэр нь хичээл YouTube-ээс хамгийн бичлэг үздэг мэрэгжил сонгох гэж юу вэ? Би их мэдээ сонгосон бэ. Тэр хөдөө хүмүүсийн юм алдаа туршлаган дээр хамаасан зүйл хамгийн их. Ерөнхийдөө зөвлөмж гэдэг ганц хоёр ном байдаг. Тэгээд вебсайт бол яг хаяа Google-ээс ингээ хайж үздэг. Мэдээж мэрэгчлээ. Мэрэгчлээ. Яг тэгэхээр би багасаа мэрэгчлээ сонгосон. Хэрвээ найзуудтай ингээд зөвлөмж хэлэхээр болоод би өөрийгөө сайн ингээд өөрөөсөө би одоо яг хин бэ гэж асуугаарай. Яг миний хүсэл сонирхол нь мөн үү? Би энэ лөгөө ингээд тэмүүлж чадах уу гэдгийг л өөрөөсөө асуугаарай гэж хэлсэн. Одоо яг мэрэгчлээ сонгох зоо хүүхдүүдэд гэж хэлэхэд
чи амьдралдаа ирээдүйд хэрэг аз жаргалтай байна те их байна уу бага мөнгө олж байгаа хамаагүй зөвхөн миний ирээдүйн амьдрал хэрэг аз жаргалтай бусдад хэрэг аз жаргал түгээжин гэдэг үүднээсээ хамаас ер нь мэрэгчлээ сонгоорой өөрийгөө маш сайн сонсоорой гэж нэрэн Бусдын үгэнд бих бити ороорой. Яг өөрийнхөө бодлоор өөрөө сайн тэгээд бодож үзээд яг энэ мэрэгчлийг би сонгуулийг цаашдаа сэтгэл хангалуун байж чадах уу? Яг би энэ мэрэгчлийг хийж чадах уу? Тэгээд энэ мэрэгжил нь цаашдаа ер нь надад хэрэгтэй юу гэдэг өөрөө сайн бодож үзээрэй гэж хэлээ та. Найзуудаа мэрэгчлээ зөв сонгоцгоо.